Нийслэл хотын авто замын төгжрлийг бууруулах зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын шийдвэрээр 2012 оноос эхлээд машинууд улсын дугаарын сүүлчийн оронтойгоор ажлын өдрүүдэд нэг өдөр 7 цагаас 22 цаг хүртэл хязгаарлалтанд орж хөдөлгөөнд оролцохгүй байнамаа. Энэхүү журамд өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид хуралдан өөрчлөлт оруулаад тодруулан хэлэхэд өөрөөр хэлбэл ажлын өдрүүдэд автомашины сүүлийн оронтойгоос хамааран өглөөний 8 цагаас өдөржин 20 цаг хүртэл дугаарын хязгаарлалтанд оруулах шийдвэрийг оруулсан юм аа. Тэгэхээр бол энэ бүтээн байгуулалтаа холбогдуулаад бид нар бол ер нь бол засаг даргын авсан арга хэмжээнд ч гэсэн анх бол заасан байгаа. Бид нар бол одоо бүтээн байгуулалтаа ингээд нэвтрүүлэх чадварыг сайжруулсны дараа бол үе шаттайгаар энэ дугаарын хязгаарлалтыг одоо үгүй хийнэ. Энээсээ татгалзнаа гэсэн энэ чиглэл рүү явж байгаа энэ асуудал юм байна. За ингээд Ганц төмөр даргын хариуцлага ажлын хэсгээр бол юу гэж санд бэлтгэсэн бэ гэхээр бол ерөөсөө одоогийн байдлаар үйлчилж байгаа энэ байршлууд цагийн хуваар одоо бас өөрчлөлөө. Өөрөөр хэлэх юм бол энэ өөрчлөлтүүд нь дандаа иргэдэд илүү боломж цаг хугацааны хувьд ч гэсэн орон зайны хувьд ч гэсэн боломж олгоё. Мөн жилүүрийн 10 дугаар сарын 15-наас 4 дугаар сарын 15-ны хүртэл хязгаарлалт үйлчлэх бүсийг хөмөж Сапорогоос офицеруудын ордон 32-ын торгоос 100 гаруй автобусны буудал хүртэлх хөмөх шийдвэрийг гаргасан юм. Харин зуны улирал цуслангийн чиглэлийн замыг хязгаарлалт оруулах юм байна. Тодруулалт 7 буудлаас дам даржин хүртэл хязгаарлалт үргэлжлэх юм аа. Өөрөөр хэлэх юм бол одоо хувьсгалчдын гудамж богд уулын арын зам энэ төрөөр бол дугаарын хязгаарлалтгүйгээр та зорчиж болох юм аа. Ингэх юм бол Улаанбаатарын одоо баруунаас зүүнээс баруун тишээ ингээ гарахад бол дугаарын хязгаарлалтгүйгээр орон нутгийн тээврийн хэрэгсэл одоо зорчоод явах боломжтой байна. За дээрэс нь Дүнжин гарын уулзуураас Улаастан гүүр хүртэл одоо цагийн хязгаарлалтгүй болно гэдэг бол энэ үндсэндээ томоохон худалдааны зах төвүүд дээр одоо орон нутгаас бараа ачлалтаар ирсэн одоо тээврийн хэрэгсэл бас зорчих боломжтой байна. За Баян Ушуу аваар бол одоо бид нар бол үнэхээр дугаарын хязгаарлалт тогтоох нь одоо утгагүй юм байна гэдэг ийм байдал ингэж. За энэ дугаарын хязгаарлалтыг одоо үсчлийн цагийн өөрчлөлтөнд холбогдуулаад бид нар бол тодорхой хэмжээний цэгүүдээр нийт 27 цэг дээр одоо энэ дугаарын хязгаарлалтаа бүс рүү та нэвтэрж байна. Нөгөө талд нь бол дугаарын хязгаарлалтын одоо бүсээс та гарч байна гэдгээс одоо яг замын цагдаагийн стандартын тэмдэгүүдийг энэ гол одоо магистрал уулзуурууд дээр нь тавьж өгье гэж байна.